өгсөн юм шиг байна. Өчтөр ороод өгч гэдэг чинь. Өршөөл дөмчсөн газрууд дээр үйлээс зогсон тийм ээ. Босноо. Даран том газрынхаа нэрийг бүгдийг уншиж за. За эхлэв. Болцсон. За та бүгдийн өдрийн амгалан айлтгая. За нийслэлийн секторын хамгийн газраас зарим нэг мэдээллийг та бүхэнд хүргэхээр өнөөдөр хэвлэлийн баг хурлыг зохион байгуулж байна. За нийслэлийн секторын захирамж гарч Монгол Улсын нийслэлд одоо хууль бусаар газар эзэмшиж байгаа болон газрыг зориултын бусаар ашиглаж байгаа газрын зөрчил арилгах юм арга хэмжээний зохион байгуулалтад явж байгаа. За үүний нэг хэсэг бол энэ Улаанбаатар хотын нутаг дэвсгэр зөвшөөрлгүйгээр буюу зориултын бусаар өөрийн эзэмшлийн өмчлийн газар дээр автомашины хөдөлтөд эрхэлж байгаа эрхэм аж ахуйн нэгж байгууллагуудын одоо талаар би та бүхэнд мэдээлэл хүргэх гэж байна. За өнгөрсөн онд бас бид нэр зөвшөөрлгүй болон зориултын бус одоо эзэмшил өмчлийн газар дээр автомашины хөдөлтөд эрхэлж байгаа эргэн аж ахуйн нэгж байгууллагуудын газар эзэмших эрхийг цуцалсан. За мөн одоо албадан тухайн газрыг чөлөөлсөн ийм ажиллагаанууд бол хийгдсэн. За энэ ажиллагаа энэ жил мөн үргэлжлээд хийгдээд явна. За засаг даргын захирамжаар засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж эхэлж байна. За ер нь бол нийслэлийн нутаг дэвсгэр дээр өөрийн эзэмшлийн газар дээр зориултын бусаар одоо газар эзэмших зориултаа зөрчөөд за өөрийн эзэмшлийн газар дээр автомашины худалдаа эрхэлж байгаа нийтдээ 15 эргэн аж ахуйн нэгж байгууллага өнөөдрийн байдлаар судалгаагаар тогтоогдоод байна. За өөрийн өмчлийн газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа хэд болж байгаа 31 эргэн аж ахуйн нэгж байгууллага өөрийн өмчлийн газар дээр за автомашины худалдаа эрхэлж байгаа ийм асуудал байна. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ 15 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг цуцлах за газар эзэмших эрхийг нь цуцлах ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулж ажиллана. За мөн ингээд газар эзэмших эрх цуцлагдсантай холбогдуулан газрыг албадан чөлөөлөх ажлууд хийгднэ. За нийслэлийн ерөнхий хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотод автомашины одоо худалдаа эрхлэх нэг цэгийг бид нар зааж өгч түүнийг тогтчулсан байгаа. За энэ цэг бол одоо нээлттэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. За энэ цэг дээр бол одоо автомашины худалдаа үйлчилгээ бүх зүйлийн төвлөрөн одоо хэрэгжүүлэх ийм үг нь одоо зохицуулалттай байгаа. Гэсэн хэдий ч одоо иргэд маань өөрийн одоо гэрт ойрхон эсвэл Улаанбаатарын төв дотор ингээд автомашины худалдаа эрхэлж байгаа ийм үйлдэлүүд бол одоо сүүлийн үед нэлээд газар авсан байгаа. Тийм болохоор бид нэр газруудыг албадан чөлөөлөхөөр ийм үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. За энэ 15 эзэмшил газрын одоо мэдээллийг манай нийслэлийн газрын албанаас та бүхэнд хүргэн. За мөн 31 өмчлийн газрын мэдээллийг хүргэнэ. За ер нь бол эргэн хүний өмчилж авсан газрыг цуцлах эрхүүл нийслэлийн засаг даргад хуулиар олгогдоогүй. Гэсэн хэдий ч бол Монгол Улсын иргэний хууль заасны дагуу газар өмчлөх эрхийг шүүхээр бид нэр одоо цуцлуулах боломж нь байгаа. За шүүхээр ямар үндслээр цуцлуулах гэж байгаа вэ гэхээр зориултын бусаар өмчлийн газраа ашигласан гэдэг үндслээр бид нэр энэ 31 аж ахуйн нэгж байгууллага иргэний одоо газар өмчлөх эрхийг цуцлуулах энэ ажиллагааг өнөөдрөөс ингээд эхлүүлж байгааг та бүхэнд дуулгаж байна. За үлдсэн 15 эзэмшил газрын бас газар эзэмших эрхийг цуцлуулах одоо энэ ажиллагаагаас эхлүүлж байгаа. За бид нэр энэ 15 эргэн аж ахуйн нэгж байгууллагад өнөөдрөөс эхлээд ингээд захиргааны ерөнхий хууль заасны дагуу сонсох ажиллагааны мэдээллийг хөргүүлнэ. За мөн одоо энэ 15 эргэн аж ахуйн нэгж байгууллагын дотор нэр нь ороогүй хэдий ч одоо өөрийн эзэмшлийн газар дээр автомашины худалдаа эрхэлж байгаа эргэн аж ахуйн нэгж байгууллага байгаа бол
энэ үйл ажиллагаагаа яралтай зогсоох шаардлагатай. Дараагийн судалгаанд бас магадгүй танай эзэмшлийн одоо газар орохыг үгүйсэхгүй. Тийм болохоор тэр үед бас засаг асуудал яригдах нэ. Тийм болохоор та бүхэн одоо яг газрыг зориултын дагуу өөрсдөө эзэмшиж ашиглах ийм шаардлагатай байна. Ингээ 15 иргэн аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийг манай нийслэлийн газрын албанаас та бүхэнд хүргэнэ. Энэ шүнийг явуулж байна. За энэ зориултын усаар эзэмшил газрыг ашиглаж машин одоо ил задгаа худалдаалж байгаа асуудал дээр бол энэ 14 оноос хойш явж байгаа ажил байгаа. За энэ ажил дээр бол өмнө нь бас шийдвэр гарч тухайн зөрчлийн харилцаагүй 6 газрын захирамжийг газар эзэмших эрхийн гэрчлэгийг 2018 оны А658 59 660 61 62 гэсэн захирамжид оруулах хүчинг болгож ирсэн. За энэ онд бол бас за мөн мэдээлэл заасан хугацаанд бол одоо газраа зориултын дагуу ашиглаагүй гэдэг дээр нэмэгдээд 15 эзэмших эрхийн гэрчлэгээтэй иргэн аж ахуйн нэгж мөн дээр 31 өмчлөх эрхийн гэрчлэгээтэй газрууд байна. За эдгээрийг та бүхэнд бас уншиж танилцуулъя. За Баян гол дүүрэг дээр Storm Motors ХГК нийслэлийн засаг даргын захирамжтай, Уранган ХГК нийслэлийн засаг даргын захирамжтай, Эрдэнэ болгон Иргэн энэ чин зоригноор нийслэлийн засаг даргын захирамжтай. За Чингэлтэй дүүрэгт Иргэн Эм Төвшинбаяр, Иргэн С Дорж Намжим, за Иргэн Blue Track Partner ХГК, за Баян зүрх дүүрэг дээр Баяндул ХГК, МЧГА ХГК, Аль Батрос ХГК, Иргэн Чайган Сум, за Иргэндээ Соёлмаа, Өгөөмөр Монгол ХГК, Сан Тасар ХГК, за Иргэн Эр Төмөр Жидэр нар ингээд эзэмшил газрынхаа зориулт тусаар ашиглаад ингээд газрын тухай хуулийн 41-1, 41-6 гэдэг одоо заалтуудын үндэслэл бүрдсэн байна. За мөн дээр нь өмчлөг эрхийн гэрчлэгээтэй Иргэн Иш Баяр Магна, С Батмөнх, Х Жаргал сайхан энэ дана Баян зүрх дүүрэгт байгаа. За З Мөнх сайхан, Ж Батамглан, Г Мөнхөлд, М Мөнхтөр, Д Мандах, И Бямбаталай, С Цэнгэлмаа, Д Аюурзон, Ч Батхуу, Д Сүхбаатар, Т Насан Долом, Д Амарбаяр, А Баттөмөр, Б Галт, Р Жаргал сайхан, Д Ундрах Баяр, Б Отгонбаатар, Ц Их Тайван, Ч Батцэг, Ч Очир Цог, Д Цэрэнжав, Д Тавгжов, А Сүмбэ, Р Баттэлгэр, Б Мэнд Бадрах, Э Төмний Магна, Д Батбаяр за гэсэг иргэдүүд байна. Тэгэхээр эдгээр хүмүүс маань одоо болгосон газрынхаа зориулт тусаар ашиглаж одоо ингэж зөрчил гаргасан байгаамаа. Тэгээд ингээд өнөөдөр энэ хэвлэлийн мэдээлэлээр бол бид энэ одоо сонсох ажиллагаа мэдээллийг хөргүүлж байгаа. За энэний дагуу одоо тухайн зөрчлийг арилгаж ажиллахгүй бол одоо газар хэмжээний цэцлэгт холхыг гэдэг бол үгээр мэдэгдэж байгаамаа. За баярлалаа. За мэдлэг. За та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. За манай мэрэгжлийн хэлтийн газраас нийслэлийн газрын албатай хамтран ерөнхийдөө энэ шалгалтыг бол 2014 оноос 18 он хүртэл хийсэн байгаа. За өмнөх жилүүдийн одоо тоо мэдээг үр дүнг ярихад бол нийт одоо 102 аж ахуйн нэгжид иргэн аж ахуйн нэгжид шалгалт хийж, за 32 иргэн аж ахуйн нэгжийн 1000 гаруй машиныг бол одоо төвлөрсөн худалдааны одоо 2 зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид шилжүүлж одоо зөрчлийг арилгуулсан байдгийг. За энэ оны шалгалтыг одоо 8 сарын 20-оос 26-ны хооронд 6 хоног хийж, за одоогийн байдлаар 64 аж ахуйн нэгж иргэнтийг мэдээлэл зөрчилтэй 64 аж ахуйн нэгжид
Эгэнд бол албан шаардлага мэдгэлийг бол хөргүүлж ажиллаж байна. За үүнээс бол 15 нь бол зөрчлийн харилцаагаад манайд бол мэдээлэлээ ирүүлсэн байгаа. За үлдсэн 46 аж ахуйн нэгж иргэн байгаа. За үүний 15 нь бол одоо угаасаа зөрчлийн харилцаагаад за үүн дээр нь бол цуцлах санал босод одоо хууль заасны дагуу холбогдох хүчиг хөрөнтөд хөрвүүлж байна. За үлдсэн аж ахуйн нэгж иргэдүүд дээр бол албан шаардлагыг өгөө заасан хугацаатай өгсөн байгаа. За хэрвээ энэ үүрэг даалгавар биелэхгүй бол цаашаа зөрчлийн тухай бол босод хууль тогтоомжоор газар хүчингүй болох торгох зөрчлийн хэрэг нээх эдгээр ажиллагаанууд бол цаашаа явагдана. Тэгэд энэ алдаа дутгал зөрчлийг бол дахин гаргахгүй байх үднээс иргэд зөвшөөрлгүй газар, хувийн одоо өмчилсөн газараа зөрүүлтийн бусаар ашиглахгүй байх. Энэ асуудыг одоо урьдчилан сэргийлж сануулж байна. За анхаарлаа тусгай баярлалаа. За баярлалаа. За өнөөдрөөс эхлээд нийслэлийн одоо засаг даргын тамгын газар нийслэлийн засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэл Улаанбаатар хотод зөвшөөрлгүй газар эзэмшиж байгаа 15 автомашины хөдөлгөөн эрхэлж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагын газрыг цуцлах болсон гэж ойлгож байна. 31 өмчилсөн иргэний одоо өмчлөх эрхийг хүчингүй болохоор бид нэр шүүхэд хандж байна гэж ингэж та бүхэн ойлгож байна. Тэгээд цаашид одоо энэ төрлийн зөрчлийг гаргахгүй байх зорилгоор өнөөдрийн хэвлэлийн урилгыг хийлээ. Анхаарал тавьсанд баярлалаа та бүхэнд. За асуулт тун байна. Хэвлээ хооцсон тараагаад. Дааврын газар зориултын дагуу гэж байна тийм. Ер нь нийтийн хэмжээний багцтай нийт яг хэдэн газар зөвшөөрөлтэй хэдэн газар үйл ажиллагаа явуулдаг. Тоо байна статистик. За яг энэ авто худалдаа эрхлэх зориулалтайгаар бол одоо 2 байгууллага байгаа гэж ойлгож байна. За энэ дээр бол нэг нь авто худалдааны цогцлол бүрэлдэхүүн хуучин нэртэй байсан байгууллага байгаа. Сонгон найрхан дүүргийн 20 дугаар хороонд байгаа. За нөгөөх нь бол энэ даа хүрээ гэдэг хуучнаар нэр заншсан. За энэ маань бол засгийн газрын тогтоолоор өмч өвчлөлээр яг энэ зориулалтаар нь хөвчилж авсан юм 2 байгууллага. Тэгэхээр даа хүрээгийн бол одоо юу гэдгийг хүчин чадал талбай хэмжээнд дээр бол яг энэ үйл ажиллагаа явуулахд бол хаанч хөрөхгүй. Ер нь бол газрын зориулалт нь бол худалдаа, орон сууцны зориулалт дээр бол байж байгаа. За энэ чиглэл рүү бол ерөнхийдөө явандаа шилжчихээр юм зориулалтад ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн баг. За. Бодсон.